Сайн байцгаана уу? Од мөндөр суугаас та бүхнийхээ амрыг ярим мэдчилж байна. Хэргийн товч нэвтрүүлэг эхэлж байна. За өнөөдрийн сэдэв бол Алексей Навальныгийн тухай үргэлжлүүлэн ярилцах болно. За энэ дугаарыг хамтран ажиллагчаар MBS Partners хуулийн фирм, Espresso Mongolia капсултай кофе онлайн шоп дэлгүүр болон за ENF стандартын хавтаа худалдаа Iron Circle гэх компани маань хамтран ажиллаж байгаа хамтны хамтран ажиллагчтай баярлалаа. За нэвтрүүлэг маань NTV болон Од мөндөр радио 107 83.3 гэсэн хост төлгөөнөөр та бүхэндээ хүрдэгэ. За студид хуульч Агима болон хөтлөгч Орно яриалж байна. Өдрийн мэнд хүргэе Агима. За хоёулаа ч ерөөсөө нэвтрүүлэгт хамт орж байгаагүй хоёулагийн хувьд анхны удаа хамтарч орж байгаа дугаар болж байна те. Алексей Навальныгийн талаар бол өмнөх нэвтрүүлгээр Инхот хоёр нэлээд урьдчилсан мэдээллийг нэх юм уу нэлээ ярьсан байгаа. Тэгээд өнөөдрийн дугаар дээр болохоор үргэлжлүүлээд Алексей Навальныд 2020 оноос хоошо тохиолдсон насвар хүртэл тохиолдсон одоо дэлхий даяар олны сэртгийл гэсэн үйл явдлуудыг ярилцах юм байгаа. За энэ бол ямар үйл явдал болсон бэ гэхээр Алексей Навальныг 2020 онд Новичок гэд бодисоор хордуулсан явдал байдаг. За 2020 онд Навальны 9-р сард нь тухайн Оросд одоо орон нутгийн сонгуул явагдчихсэн үеэр Сибирт сонгуулийнхаа сурталчилгаанд одоо дэмжигч хүмүүстэй хамт явж исэн байхгүй. Одоо сурталчилгааны ажил хийгээд гэх юм уу. Үүнээс гадна бас өөрөө улс төрийн тийм уулзалтууд хийх за тэгээд дээрэс нь юм видео бичлэгэнд оролцох ч гэдэг юм бас нэвтрүүлэг видео блогер хүн шүү дээ. Энэ ажлуудаа амжуулаад явж исэн үе байдаг. За тэгээд 8 сарын 20-ны өглөө Навальны өөрийнхөө хэвлэлийн нарийн бичгийн дарга Кира Ярмиш гэдэг хүн байдаг. За тэгээд туслах нь Илья Пахамов гэж хүмүүстэй хамт Томскоос Москва руу онгоцоор нисэх байсан байгаа байхгүй. За тэгээд онгоц нь бол Томскийн цагаар 8 цаг 1 минутанд хөөрсөн байдаг. Томскоос гэсэн үг шүү дээ тийм ээ. За тэгээд Навальны тэр өдрийн өглөө нь огт юу ч идээгүй байсан бөгөөд зөвхөн онгоцны буудал дээрээс ийм нөгөө савтай цай худалдаж авсан байдаг. За тэгээд өөр юм идээгүй байжгаад онгоцондоо ороод нислэгийн одоо эхний 30 минутын туршид би энэ нэлээ эвгүй байгаад байсан гэд туслах нь тэгж хожим мэдээлэл өгсөн байдаг байхгүй. Ингээ 30 минутын турш ингээ нэг л би энэ тавгүй байгаад байна гэд тэгж жагаад онгоцны үйлчлэгч нар ингээд яах вэ таны би яаж ингэ сандралтаад хийсэн би 0 ормоор байна гэд 0 руу орсон байгаа байхгүй. Тэгээд онгоцны 0-нд баг 20 минут орчим болсон гарч ирээгүй. За тэгээд гарч ирээд би хорцсон юм шиг байна би үхэж байна гэж хэлээд шалан дээр ухаан алдаад унаад өгсөн байдаг. За тэгээд онгоцны үйлчлэгч нар мэдээ сандралдаад онгоцонд байсан тусламжийн багж хэрэгслээрээ туслахыг бол оролдож исэн. Энэ үйл явдлыг яг тэр онгоцонд хамт нисэж исэн өөр зорчигч видео бичлэг утсан дээр хийж аваад тэг Instagram дээр сторигоор оруулсан байдгийм билий. Тэрийг нь айгүй их хүн бас үзсэн. Тэрийг харсан шүү. Тийм. Тэгээд энэ онгоцны капитан бол мэдээж хүний ингээд ухаан алдаад унтсан яаралтай юм emergency үйл явдал болчихж байгаа учраас юм ослын буулт хийх шаардлагатай болсон байгаа. За тэгээд Омск гэд хотын одоо нисэх буудлын руу буух хүсэлтийг өгсөн байгаа. За гэтэл яг ингээд Омскд газар дах шаардлагатай боллоо гэдэг мэдээлэл өгснөөс 5 минутын дараа Омскийн нисэх онгоцны буудлын дээр тесрэг бөмбөг байгаа гэдэг ийм мэдээллийг хаа нэгэн газраас онгоцны буудлын руу өгсөн гэдэг. За тэгээд энэ тесрэг бөмбөг байна гэсэн үндслээр онгоцны буудлын дээр байсан хүмүүсийг гинтхэн нүүлгэн шилжүүлэх ажил эхлээд буужгинсан байгаа гинтхэн. Бүр кино боллоо авчих тий. За. Тэгээд яагаад ийм зүйл босон талаар ингээд хожим нь янз бүрийн хүмүүс дүгнэж ярьсан байдаг л да. За энэ дээр нэг хөндлөнгийн шинжээж тэгээд дээрэс нь нисгэгч Андрей Литвинов гэж хүн Дожд гэдэг телевиз дээр өгсөн ярилцлаганда за тесрэг бөмбөгийн байна гэдэг ийм занал хийлэл ч юм уу те ийм мэдээлэл өгөөд ослын буулт хийхийг нь саатуулах гэж оролцсон байж магадгүй. Гэхдээ яг энэ бол иргэний нисхийн дүрмээр онгоц газардах тэр үйл явдалд бол ямар ч нөлөө үзүүлэхээргүй учраас онгоц бол шууд амжилттай газардаж чадсан байна гэж дүгнсэн байдаг.
Тэгтээ тэр бөмбөг тавьсан гэсэн мэдээлэл нь бол хуурамч худлаа байсан. За тэгээд ингээд Навальныг бол Омск хотын клиникийн яаралтай тусламжийн 1-р эмнэлэгт эрчим тэмчилгээний тасагт тийм ухаангүй комонд орсон байдалтайгаар хүргэж ирээд за эмчнэр хиймэл амьсгаа хийгээд юм амьсгалын аппаратанд ингээ холбосон. За тэгээд улмаар хордлого судлалын тасагт хэвтүүлээд энэ атропин гэдэг ийм хорт бодисоор хордлогын эсрэг одоо нэг ийм хорт бодисын эсрэг гэх юм уу тийм имчилгээ байдаг юм шиг л хордлого тайлах ч юм уу тийм ийм бодисоор бол тариад яралтайгаар тэгэд энэ бол түүний биеийн байдлыг тогтворжуулахад маш чухал нөлөө үзүүлсэн байна гэж хожим нь бас дүгнэгдсэн байдаг. За энэ дээр бол бас их яриатай. Яагаад эмчнэр нөгөө яаралтайгаар шууд өдрийн атропин гэдэг энэ фосфор организмын хорт бодисоор хорцсон үед тарьдаг юм эмчилгээ юм байна л да. Энэ нь бол ялангуяа новичок төрлийн бодисоор хорцсон үед. Тэгээд яг тэр үед байсан хүлээж авсан эмчнэр яаралтайгаар одоо ингээд нөгөө биеийн хилэмж гэх юм уу энэ нөгөө шинж тэмдгүүд байна шүү дээ. Хорцсон энэ шинж тэмдгүүдийг маш зөв тодорхойлоод тэгээд ямар нэгэн зааварчилгаа хүлээгүйгээр шууд хийсэн эмчилгээ нь энэ байсан байгаа байхгүй юу? Өөрөөр хэлбэл ямар нэгэн чиглэл аваагүйгээр хийсэн эмчилгээ нь энэ байсан гэсэн үг. За тэгээд гэдэг энэ орс нэр байгаад байна тий. Тэгээд новичок гэдэг энэ бодис нь бол өөрөө юм дэлхийн баг 2 дугаар дайны дараа энэ нэг Советский Союз гэж байх үеэр ийм үйлдвэрлэгдсэн гэх юм уу зөвхөн Оросд тийм үйлдвэрлэгдсэн химийн зэвсэг байгаа байхгүй. Хүний тарих мэдрэлд шууд нөлөөлдөг, булчинд нөлөөлдөг. Тэгээд шууд зүрхийг хаагдуулдаг. Маш бага хэмжээтэйгээр цацах юм уу тийм биеинд нь ч юм уу шингээх юм уу хувцсанд нь шингээх төдийд арьсаар дамжаад хүний шууд тарих мэдрэлд нөлөөлдөг юм маш аюултай хортой бодис. Энэ бол дэлхийн тэр нөгөө хортой бодисуудын чагсаалтанд бол маш дээгүрт хортоогоор орцол нийслэс бараг тий хамаагүй айхтар бол ямар ч өнгөгүй үнэргүй огт мэдгэдэггүй тийм үү тий энэ тийм аимшигтай бодис байдгаа гэсэн. За тэгээд энэ маргааш нь эмнэлгийн эмч нар тэгээд ялангуяа Навальныгийн өөрийнх нь юм эмчлэгч эмч гэж бас хүн байдаг. Тэр нь болохоор Анастасия Васильева гэж эмэгтэй байд юм байна. За энэ хүн бас эмнэлэг дээр ирсэн. За тээврийн цагдаагийн төлөөлөгчд нар энэ ч нөгөө онгоцон дотор болсон үйл явдал учраас тээврийн цагдаа нар орж ирнэ л дээ. За тэгээд тээврийн цагдаа нар ингээ олон хүмүүс эмнэлгийн ерөнхий эмчид хандаад за Навальныгийн бие махбодоос төдийгүй түүний эргэн тойрноос ийм хортой бодис илрээд байгаа учраас энэ тэрэнд Навальнyd ойртож очиж байгаа эмчлэгч нарт ийм химийн хамгаалтын тусгай хувцас гаргаж өгөөч гэдэг хүслийг гаргасан байна. Тийм тусгай костюм шаардлагатай байна гэх. За тэгээд тэр өдрийн оройн тус эмнэлгийн одоо ерөнхий эмчин Александр Мураховский гэж хүн Навальныгийн цус шээсэнд бол ямар нэгэн хор илэрсэнгүй. Харин арьснаас нь ийм үйлдвэрлэлийн химийн бодис илэрсэн. За шээснээс нь арх кофеин илэрсэн гэж мэдэгдсэнийг Омскийн дотоод иргэн яамны төлөөлөгчд баталсан байдаг. Энд юу гэж явж ийн гэхээр ер нь бол тийм үйлдвэрлэлийн химийн бодис байгаа болохоос биш ямар нэгэн тийм цуснд нь хортуулсан байдал илэрсэнгүй гэсэн мэдээллийг тэр өдрийн оройн эмнэлгийн ерөнхий эмч нь мэдээлэл өгч байгаа байхгүй юу? Тэгээ юу гэсэн үг? Хорцсон гэсэн үг юм уу? Хордоогүй гэд гаргасан гэсэн үг юм уу? Тий, одоо ингээ албан ёсны мэдээлэл нь гарч ирэхлэхдээ Навальныг хордуулаагүй гэдэг мэдээлэл гаргаж эхэлж байгаа байхгүй юу? Тэгээд энэ ерөнхий эмчин Мураховский гэж хүн бол олон нийтийн өмнө гарч ирээд одоо нэг үг хэлж мэдээлэл өгдөг шүү дээ. Тэгэхдээ хэлсэн маань бид нар ажиллаж байна. Энэ бол бидэнд бол тохиолддог хамгийн их хүмүүсийн одоо юу гэдэг нь тулгардаг нэг нүүрс усны тэнцвэргүй байдлын шинж тэмдэг байсан. За өөрөөр хэлэх юм бол бодисын солилцооны эмгэг байна. За онгоцонд ингээд цуснд сахарын хэмжээ нь огцон буураад тэгээ тэрнээсээ болоод ингээ ухаан алдсан байж магадгүй гэсэн ийм агуулгатай мэдээллийг эмнэлгээс нь хийж эхэлсэн. Нөгөө уул нь бол эмчнэрийн шал өөр үнэлгээ хийгээд ингээд яваад исэн шүү дээ тийм. Бүр тэр тариаг нь хүртэл тариад одоо хорт бодиснаас хамгаалах хувц хүртэл өмссөн ажиллаж байхад тэр үедээ ажиллаж байхад
өө эн чи хоргоо боллоо баг өмнө арх илэрсэн шүү дээ ухааны кофе уусан байсан арх уусан байсан байна өдр гэх мэтийн юм ярьж эхэлсэн байна. За тэгээд дараа нь Reuters агентлаг энэ өмнө ингээд сэтгүүлч нартай ярилцахаас татгалздаг байсан. Яг Навальныг эмнэлэгт ирэхэд нь хүлээж авсан энэ эмнэлгийн 5 ажилтнтай ярилцлага хийсэн байдаг байхгүй. Тэрнийг дараа нь нийтэлсэн байдаг. Тэд нар ямар мэдээлэл өгсөн гэхээр Навальныг онгоцонд өвдсөний дараа анх эмчилжсэн эмч нар нь бодисын солилцооны эмгэгийн шинж тэмдэг бол Навальнид огт байгаагүй. Харин ухаан алдах, ухаан самуурах зэрэг шинж тэмдгүүд илэрч хордлогын эмнэл зүйн шинж тэмдэг нь бол гээд яалтчгүй ийм хордсон байна гэдэг нь бол маш илэрхий байсан. За цусндах сахарын хэмжээ ихсэн бол байгаагүй тэ онгоцонд хийсэн глюкозын шинжилгээ нь цусндах сахарын хэмжээ нь хэвийн байгааг харуулж исэн. За бууснаас хойш эхний 12 минутын дотор чихрийн шижингийн комд орох магадлал байна гэж үзээд бид нар бас давхар шалгасан. Тэр бол хэвийн байсан гэдэг мэдээллийг өгсөн байна. Бүр хожим шүү дээ. За тэгээд мөн эмнэлгийн ажилчдын нэгнийх нь өгсөн мэдээлэлээр Навальныг Омскийн эмнэлэгт эмчилж байсан 10 орчим эмч нар бүгдээрээ Навальныг хордсон байна гэдэгт бол огт эргэлзээгүй гэж байна. Тэгээ хүн бүр хордсон байна. Эмнэл зүйн байдал нь маш тодорхой байна гэж үзчихсэн. Эднэр бол яг чин шударгаар ажиллаа явж байгаа эмч нар шүү дээ, тийм. Тэр нөгөө видеог нь утсан байхгүй юу? Онгоцонд салтаад одоо энэ хүн чинь нөгөө юм орилж хашгираад яг үхлийн дуу гэх юм уу тийм хоолоогоор ингэж ойлгуулсан тийм. Тэгтэл одоо багийн бие муутай хүн ч юм уу ер нь онгоцоор нислээгээд өмнөх өдөр арх уусан байсан ч байла тийм үйлдэл үзүүлсэн. Сахарын хэмжээнд жишээлбэл ингээ хэлбэлцсэний улмаас ухаалтаж унахтаа тэгж орилж чарлж бас унах байсан уу? Би сайтал залуу харагдаж байна л шүү дээ. Ер нь бол тийм. Энд чинь Навальны ч бол нэлээд өндөр тийм битээ хүн богоц. Тийм. За ингээд 8 сарын 20 болноо. 8 сарын 20-нд Германы канцлер Меркель, Францын ерөнхийлөгч Макрон нар хамтарсан хэвлэлийн баг хурал дээр за улс орнууд Навальнид эмнэлгийн тусламж үзүүлэхэд бэлэн байна гэдгийг зарласан. Навальны ингээд хордсон байж болзошгүй байдалтайгаар комонд орчлоо гэдэг мэдээлэл тэр даяараа дэлхийд дахинд тархсан байгаа. Үүнийхэн дагуу олон улсын удирдагч нар юм арга хэмжээ авч эхэлсэн гэх юм уу. За үүний хариуд бол Оросын албаны ерөнхийлөгчийн хэвлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков гэдэг хүн байдаг. За хэрвээ үнэхээр ийм тусламж хүссэн хүсэлт Навальныгийн арга гэрийнхнээс ирэх юм бол Навальныг гадаадад эмчлүүлэхэд нь бид нар бол Оросын засгийн газраас тусалнаа дэмжнэ гэж бол амласан байдаг. За мөн Финляндийн ерөнхийлөгч Нинистэ Германы канцлертэй тохиролцсны дагуу Владимир Путинтэй утсаар холбогдож асуусан байгаа юм л да. Навальныг Германд авчирч эмчлүүлэх боломжтой юу гэж асуусан. Путин үнд нь за Навальнид бол ямар ч улс төрийн саад хориг бол байхгүй. Энэ хүн эмчлүүлж бол болно гэсэн агуулгатай хариултыг тухайн үедээ өгчсэн. За ингээд комонд орсон түүний аюулгүй байдалд нь санаа зовсон арга гэрийнхэн бол мэдээж Навальныг гадаадад аваачиж эмчлүүлэхийг хүсэх нь ойлгомжтой. Тиймээс яаралтайгаар Берлинд аваачиж эмчлүүлмээр байна гэдэг хүсэлтийг арга гэрийнх нь энэ мэдээлэл гармагцл тэр дараа нь хүсэлтийг гаргасан байдаг. За ингээд хүсэлтийг гармагц Германы талаас юм тусгай онгоц бомбардир Challenger гэдэг 604 гэдэг онгоцыг Герман эмчнэрийн хамтаар Навальныг авч явахаар юм ирүүлсэн ба Омск хотын онгоцны буудлын дээр ирсэн. За зардлыг нь бол Борис Зимин гэдэг юм Зимин гэр бүлийн юм сан гэж байдаг юм байна л да. Энэ зардлыг нь шууд даагаад тэг ирсэн гэдэг. За Германы эмч нарын баг Навальныг нэн даруй Герман руу тээвэрлэх боломжтой байна. Өөрөөр хэлбэл биеийн байдал нараа тогтворч гинэ гэсэн агуулгатай тийм дүгнэлтийг гаргасан боловч яг энэ үед Оросын эмч нарын зөвлөл хуралдаад Навальныгийн биеийн байдал тогтворгүй байгаа учраас зөөвөрлөх боломжгүй, зөөвөрлүүлэхгүй гэдэг юм татгалзсан шийдвэр гаргацдаг. За тэгээд үүнтэй холбоотойгоор нь Европын холбоо дахиж яг энэ үеэр нь бас хуралдаад энэ Оросын тал ингээд тээвэрлүүлэхгүйгээ татгалзчихлаа шүү дээ, тэ. За Навальныгийн аюулгүй хурдан юм тээвэрлэхийн оо зөвшөөрлийг нь өгөөч гэдэг юм уриалгыг Орос Европын холбооноос онлайнаар энтергээд гаргаж ирсэн. За тэгээд Навальныгийн хамтран зүтгэгч нар, дэмжигч нар төрөл төрөстн гээд
бөөл хүмүүс ингээд тухайн үед бужигнаал тэгээд бас хуульч нараас нь бол Оросын эрх баригчдыг тээвэрлэлтэнд нь саад болохыг хориглоод өгөөч гэдэг ийм хүсэлтийг Европын хүний эрхийн шүүхэд нэн дээр гаргасан байдаг хүсэлтийг. За тэгээд тэр өдөр Навальныг одоо Герман руу хүргэх яаралтай арга хэмжээ авах тухай өргөдлийг нь Европын холбооны хүний эрхийн шүүх хүлээж аваад маргааш нь шууд шийдвэр гаргаад 8 сарын 22-ны өдөр Оросын эрх баригчдад энэ Юлия Навальны гэдэг нөгөө ихнэр наа шүү дээ, нөхрийнхөө эрүүл мэндийн хуудсыг өгөөд одоо эмчлэгч эмчид үзүүлэхийг зөвшөөрч одоо түүний эмчилгээний талаар шүүхэд мэдээллийг даалгах ийм шийдвэрийг бол гаргасан байдаг. За ингээ удалгүй ерөнхий эмчийн орлогч нь за Калиниченко гэдэг нэг хүн байгаа. Энэ Европын холбооны ийм шийдвэр гарсны дараа Навальныгийн биеийн байдал тогтворчсон учраас Оросын холбооны улсын энэ эмч нарын зөвлөлт түүнийг Герман руу тээвэрлэхийг зөвшөөрлөө гэдэг шийдвэрийг шүүхийн шийдвэр гарсны дараа өгдөг. Гэхдээ энэ чинь ингээл нэг л өдрийн дотор ингээд болоод бужигнаад байгаа юм шүү дээ. Тий. За ингээ Омскийн эмнэлгийн ажилчдын нэг нь бас хожим нөгөө нэг Reuters-ийн агентлагт тийм баах эмчнэр ярилцлага өгсөн гэдэг шүү дээ. Энэ үеэрээ хэлэхдээ Навальныг энэ Орос руу бишээ Герман руу тээвэрлэхийг зөвшөөрлөө гэдэг энэ зөвшөөрлийг ерөнхийлөгчийн тамгын газраас хин нэгэн хүн уцаар яриад ингээд хийсэн гэж аахгүй ямар нэгэн тайлбаргүйгээр бид нар ингээ өрөөндөө сууж исэн чинь Кремлээс дуудлага ирээд өвчтнийг явуул гэж хэлсэн. Тэг бид нар бүгдээрээ тайвширсан гэд. Гэтэл нөгөө албан ёсны мэдээлж болохоор эмчнэрийн зөвлөлийн шийдвэр мэтэр яасан гэдэг. Эмчнэр бол сүүлд нь тэр телевизэд төгсөн ярилцлагатаа уцаар Кремлээс дуудлага аваад наатах явуулаа гэж хэлсэн гэдэг юм лээ. За тэгээд дараа нь Владимир Путин Навальныг Оросоос гаргахыг хоригдсон тул түүнийг эх орноо орхин зөвшөөрсөн биз дээ тэр өөхөө. Тий. Энэ дээр ингэдэг Навальныг ингээд нөгөө нэг явуулсан чинь Навальны чинь тухайн үедээ энэ өмнөх нэвтрүүлэг дээр ярьсан байгаа. Нэг шүүхээс нэг юм шийдвэр авцсан. Тэр нь болохоор ялыг биечлэн идэлхгүйгээр нэг юм төдгөл зүүсэн агуулгатай нэг тийм ял авцсан байсан байхгүй 5 жилийн. Гэтэл энэ дээр нь одоо нэг юм тэр хилээр гарах хориг нь бас байгаа учраас гарах хэсэг нь бас ингээд ойлгомжгүй байна тий гэсэн нэг юм сонин юм ялан ч гэсэн ямар ялан тодорхойгүй тий. Тэн дээр бол ямар шүүхээр ороод ял бол авчдгийн. Гэхдээ тэр нь хожим нь бас л юм ямар ч үндслэлгүйч байсан юм шиг аюу сонин шүүхийн шийдвэр нь ч гэсэн аюу сонин гарцсан юм ачаа юм байна. Тэгээд Владимир Путин яг тухайн үедээ ингээд нэг олон нийтийн өмнө гарч ирсэн ингэж хэлсэн байхгүй. Навальны тийм өөрөө бол юм ялтай хүн Оросоос явж болохгүй юм ялтай. Гэхдээ би өөрөө биечлэн ерөнхий прокуророос Навальныг явуулж өгөөч гэдэг юм хүсэлтийг гаргалаа энэ гэж мэгээд нэг тийм мэддэгдэл хийсэн байдаг. Төвхтэй юм бэ. Нөгөө тоглоомын дүрм чи хамгийн тодорхой байх хэрэгтэй юм тийм үү? Одоо хууль гэдэг бол хамгийн тов тодорхой байх хэрэгтэй. Бараг бүтээ ганц зүйлхэнчтэй хайшаа. Тийм атал одоо яг энэ хүний кейс дээр болохоор ингээд нэг аюулгүй тодорхой хачин болоод тийм. Тэгээд Навальныгийн өмгөөлөгч нар болохоор үгүй Навальны тухайн үед ямар ч тийм хөлийн хориг гэж юм бол байгаагүй. Тэ? Тэр нэг шүүхийн шийдвэрийн дагуу одоо ялыг биеэр идэлхийг хоошлуулсан агуулгатай иймэрхүү юм байсан. Тэрнээс биш тэр чинь өөрөө хилээр гарахыг хоригдсон гэсэн тийм юм огт байгаагүй. Владимир Путин юу яриад байгааг бид ойлгохгүй байна гэдэг гэсэн тийм юм ярьж ирсэн. Одоо хэд хүрч байгаа вэ ярина? Тэгвэл ч одоо юу нэлээд нас өндөр болж байгаа. За хоёулаа хамтран ажиллаж танилцуулаад нэвтрүүлгээ өргөжлүүлээ. Нэвтрүүлгийн маань хамтран ажиллагч ярин Espresso Mongolia гэдэг капсултай кофеийн онлайн дэлгүүр ажиллаж байгаа маа. За манай Од мөндрийн офис дээр байдаг тийм. Бидний угаад байгаа. Өглөө өдөр одоо биднээсээ нүд ингээл гэлцаа сэргээд ирдэг. Үнэхээр бас гоё амттай. Нэг кофе дээр машин амар хэлбарын. Тэгэд нөө сүүмөөгөө хийчихэр сүүмөөгөө айгүй гоё болгоо гараад ирдэг тийм. Одоо яг л нэг кофе шоп дээр очиод одоо үнэтэй цайтай кофе худалдаж авч байгаас ямар ч ялгаагүй ийм сайхан үйлчлэгээ бид нэр одоо оффстоо ямар ч үн төлбөрөө ингэж авдгаа тэгээд бас энэ ашиг захирлуудаа баярлалаа гэж. За тэгээд энэ Швейцарын алдарт Nespresso гэдэг брендийн кофений машин. Машиныг ингэ таавж болно. Эсвэл одоо бас капсулыг авч болно. Ийм жижигхэн капсулууд байдаг шүү дээ. Манайхан бас сайн мэддэг бах уу. 28 төрлийн капсул кофег хамгийн хямд үнээр та бүхэндээ худалдаалдаг. За капсул кофений давуу тал нь тухайн нөхцөл байдал тааруулан олон төрлийн амт дундаас туртайгаа сонгож уух юм боломжийг
болгодог. Тийм янз бүрийн амттай өстэй одоо энэ нуухуу тэрийг нуухуу гэж хэлээч. Улсын хаар нь байх юм. Тэгээд dark шоколад юм. Бид ямар нь мэдэхгүй ингээ уухаар нэг өөр. Түн калорийн амарч тий нэр яг тийм байж тээ гэдэг. Илүү үнцэнэ өгөөд те. Гоё юм байна. За тэгээд дуртайгаа сонгоно гэснээс энэ өглөө эрт кафе ихтэй хар кофе ууж ирч хүчийг мэдэрч болох бол энэ үдээс хойш кафеин багтай эсвэл одоо арай жоохон шоколадтай кофег нь ууж амтлах ч юм уу. Энийгээ зохицуулах боломжтой гэсэн кофеныхаа хэмжээг. За мөн кафенго капсулч бас байдаг юм байна. Хамгийн сонирхолтой нь. Тэгээд нөгөө жирэмсэн хүн эсвэл нөгөө кофе уухаар зүрхэн дэлсэд идэх хүмүүс байдаг та. За тэр хүмүүсийн тэр бол уучхад их зүгээр юм. Тэр кофе уугаад амирал. Амт нь кофений амттай боловч кафеин байхгүй гэсэн үг юм байна шүү дээ. Ядчил тэр үнэр танаар те хэл амаар мэдрэгдэх мэдрэмжээс ч хүн чи аюу гой таашаалаа уу шүү дээ. Кофе ч өөрөө ямар дахин давтагдчихгүй өвөрмөс гоё зүйлүүлээ те. Тэгэхээр энэ жирэмсэн бол элдвийн хориотой хүмүүс бас кофегаа уухта кафенгогийн л ингэж уучих нь гэдгээр надад бас их гоё санагдаад байгаа. За капсул кофег бэлдэх хугацаа нь ердөө 25 секунд л хэрэгтэй. Тиймээс таны цагийг хэмнэн. Мөн та манай энэ вебсайт руу хандаад одоо кофе машина Storepay ашиглан хуваан төлөх боломжтой гэдгээрээ бас их амар байгаа. Бас нэг тэ 4% төлчих чи бас аятайхан байдаг шүү. За Instagram хаяг нь бол Espresso Mongolia гэдэг байгаа. Та бүхэн маань дагаад аваарай. Холбогдох хугацааны дугаар нь 94 25 23 50 гэсэн байна. За веб хаяг нь Espresso Mongolia @mn гэж байгаа. За тэгээд ярих төдөд кофений сэнгэнсэн үнэртэх шиг юм мэдрэмж төрлөө. Маш гоё амтлаг юм ичэдийн мэдрэмжийг мэдрүүлдэг танаа хамтааланд их баярлалаа. Тэгэд оффст байж байгаа их хөөрхөн юм жижигхэн те нөө кофений машин зайлзлээд царайлаг кофений машинууд байдаг. Тий. За баярлалаа. За ингээд эцэст нь нэг юм Навальныг Герман руу явуулдаг. За Навальны 9 сарын 7-ноос эхлээд ингээд ухаан орж эхэлсэн байдаг. Ер нь Германд очоод комонд уул нь бол биеийн байдал нь Оросд байхдаа нөгөө нэг эхэлж хүлээж авсан эмч нар нь яаралтай арга хэмжээ авсны ачаар бол жоохон тогтворч жагаад за Германд очоод тэгээд 9 сарын 7-ноос нь эхэлж ухаан орж эхэлсэн байдаг юм байна. За тэгээд тий комонд орсон чинь новичок гэдэг ер нь бол тий ер нь новичокоос амьд гарах магадлал маш бага л байдаг юм байна лээ. Айгүй аюултай бодис. За тэгээд энэ 14-өөс нь эхлээд орон дээрээ бие дааж сууж эхлээд за 22-нд нь эмнэлгээс гарсан байдаг юм байна. За тэгээд энэ дээр мань хүний Германд очсны дараа яг Навальнид юу тохиолдож байгаа гэдэг талаар олон улсын янз бүрийн эрүүл мэндийн байгууллага тийм ээ энэ нөгөө нэг хорт бодис судалдаг энэ лаборатори гээд маш олон байгууллагууд бол ажилласан байдаг. За 9-р сарын 2-нд нь Германы холбооны засгийн газар энэ Бундесвергийн тусгай лабораторийн хийсэн судалгаанаас иш татан Навальныг Новичок группийн мэдрэлийг гэмтээдэг бодисоор хордуулсан байна гэдгийг бол баталгаажуулсан байдаг. За хожим нь Франц, Шведийн улсуудын химийн зэвсгийг хориглох байгууллагаас баталгаажуулсан лабораторид дахид шинжилгээ хийгээд энэ Новичокоор хордоосон байна гэдгийг дахиад баталсан байдаг. Тэгвэл Оросд яагаад тэгвэл хордоогүй байна гэсэн. Тэр хүмүүс ямар хариуцлага хүлээх юм шоронд орох юм уу те? Тий. Наад чинь яригднаа. Ер нь бол ямар ч тийм юу байхгүй. Яа. Айгу хэцүү. Бухимдал төрж ин те ер нь. Тий. Тэгээ 9-р сарын 3-нд нь Европын холбооны гадаад бодлогын албанаас одоо Европын холбооны бүх энэ 27 гишүүн улсынхаа нэрийн өмнөөс энэ Алексей Навальныгийн амь насанд халтхыг оролцсон үйл явдлыг эрс буруу шаасан нэг тийм декларац тунхаглалыг гаргасан байдаг. За тунхаглалд энэхүү үйл явдал нь 2018 оны 3 дугаар сарын 4-нд Английн энэ Salisbury гэдэг нэг хотод бас нэг юм нөгөө Оросын тагнуул байсан энэ Сергей болон Юлия Скрипаль гэдэг хоёр хүний амь насанд халтсан нэг юм үйл явдал болж исэн. Үүнтэй бол ерөөсөн маш адилхан арга техникээр явагдсан байна гэж бол мэдгдсэн байдаг. Алуурч нэгтэй юм шиг тий. Тэр Сергей болон Юлия Скрипаль хоёрын тэр Новичокоор хордуулдаг үйл явдлын талаар бүхэл бүтэн бүр баримтат кино хүртэл байдаг. За тэр хоёр хүнийг ингээд нөгөө Salisbury хотын юм саадан дотор сантал дээр ингээд хоёулаа зүгээр ингээд суудсан байдалтай байхад нь олддог байхгүй юу. Тэгээ яг юунаас болоод ингэчүү тэр үед чинь Новичокийн талаар бас яг тийм сайн тодорхой мэдээлэл тохиод байгаагүй.
За тэгээд ингэж хөөж явсаар бүр хот даяараа бараг л нэг юм хөл хорой бүр тогтоож жагаад тэгээд хайж гисэн байдаг. Тэгсэн чинь ийм хогийн савнаас ч билүүдээ нэг юм жижигхэн үнэртэй усны савн жил ингээд нөгөө цацдаг нэг юм байдаг штеп. Яг тийм юм олдог. Тэр нь бол маш юм хортой. За тэгээд тэрийг нь олцсон жилөө ойр орчимд нь байсан хэд хэдэн хүн бас тэрнээс нь дам хордсон. Тэгээд тэрийг нь мэдгүйгээр бариад авсан цагдаа магдаа энэ ч хордоод бас амиа өөх шахтагч үлээ бас нэг тийм нэлээ амар үйл явдал бас болж исэн. За тэрнтэй бол ерөнхийдөө арга техникийн хувьд бол их адилхан үйл явдал болсон байна гэж мэдгдсэн байдаг. За тэгээд ямар ч нөхцөлд химийн зэвсэг хэрэглэхийг бол хүлээн зөвшөөрөх боломжгүй те ийм зүйл бол огт байж болохгүй. Энэ бол олон улсын хүний эрх хэм хэмжээг маш ноцтой зөрчиж байгаа үйл явдал юм аа хэмээн тэмдэглэсэн байдаг. За тэгээд Новичок гэдэг бодисыг хоёлаа түрүүнд ярьсантай 1970-аас 1980-ад оны үед зөвлөлт холбоот улсад ийм үйлдвэрлэсэн боловсруулсан ийм маш аимшигтай бодис байдаг. Тэгээ энэнгээр бол тэр Англид болсон 2018 онд болсон тэр Юлия Скрипаль болон Сергей Скрипаль нарыг хордуулсан үйл явдлаас болж одоо энэ бодис болон дээрэс нь Оросын засгийн газраас хүмүүсийнхаа эсрэг нь авдаг аимшигтай тий үйл явдлыг нь буруушааж бүр Оросыг тухайн үедээ ийм хориг арга хэмжээ, нэмэлт хориг арга хэмжээнд хүртэл оруулах ийм үйл явдлууд бол болж исэн. Тэгээд тэрнээс хойш дэлхийд даяар Новичок гэдэг бодисын талаар олж мэдсэн байдаг. Тэр нь бол аимшигтай юм байл л дээ тэр нь. Тэг өнгө үнэр амтай байхгүй гэхээр ямар ч мэддэх боломжгүй. Тэг баг ус шиг юм байх нь шүү дээ. Нэгсэндээ тий өнгө үнэр амт хөөх чинь. Усгүй удаа мэдгүй одоо төсөөлөхөөс ч амар хаач байж болох байцаагаа. Тэгээд дам хүмүүсийг хордуулж байгааг нь харахад бол нэлээд айхтарлаад байх нь тий. Тэгээд тэрийг ингээд химийн тэр хортой бодис мод шалгадаг тийм тусгай бодисоор л эргэн тойронд нь ингээд шалгаж барьж л үздэг юм шиг байлаа шүү дээ. Их аимшигтайгаар. Тэгээд тусгай тийм хувцтай энэ төр ойртохгүй бол арьс бие минд нь хүрэхээр бас хоёрдугаар тэрийг ашиглаж байгаа хүмүүс маш мэрэгжлийн хүмүүс байх юм шүү дээ. Байх хэрэгтэй тийм байна. Маш одоо багаар ажилтдаг юм уу яадгийн тий. За тэгээд Навальны болон түүний багийнхан хордуулагдахаас өмнөх өдрүүдэд Новосибирск хот руу очсон. Дараа нь Томск хотод очиж ажилласан бөгөөд за тэд нар Томск хотод Ксандр гэдэг нэртэй зочид буудалд байрлсан байдаг юм байна. За тэгээд энэ ямар байдлаар хорцсон бэ гэдгийг нь хүмүүс ирэн сурвалжлагыг хүсэн шүү дээ тийм ээ. За энийг нь бол Taiga Info гэдэг нэг онлайн нийтлэл байдаг юм байна л да. Энэ нь болохоор нэг сэтгүүл зүүн ирэн сурвалжлах гэдэг шүү дээ тийм. Ингээд эднэр бол араас нь хөөж явсаар агаад энэ зочид буудал бол орон нутгийн энэ өндөр албан тушаалтнууд нь за тэгээд дээрэс нь энэ Оросын тагнуул аюулгүй байдлын хуучин албан тушаалтнууд гэх мэт ийм хүмүүстэй маш нягт ойр ажилдаг ийм газар байгаа учраас энэ Навальныгийн байрлаж явах үед нь Оросын эрх баригч нар маш чөлөөтэй түүнийг хянах боломжтой орж гарч байгаагийн өрөөнд нь орох нэвтрэх ийм юмд бол шууд чөлөөтэй байсан байна гэж бол дүгнсэн байдаг юм элэ. За тэгтээ мэдээж Кремлээс бол энийг Навальныг хордуулсан гэдэг асуудлыг огт хүлээн зөвшөөрөөгүй бүгд нь няцаасан тий. Гэтэ олон улсын хэмжээнд бүгд л ер нь тий Путинийг шүүмжлэгчдийг устгадаг нэг л энэ аргын нэг л явж байна. Студ одоо ичдгүүн бэ гэж үг хэлж болд юм болов юм л тий. Тэгээ олон улсаараа ингээд дүгнэлтийг гаргачаад ах чинь тий. Өө тэгээгүй гээд тий. Одоо тэгээд мэдээж өөрөөсөө байр суурийг хамгаалалгүй л явах тий. Тэр том орсчууд бас тэр том гүрэн шүү дээ. За тэгээд Оросын холбооны улсын бас нэг проект гэдэг нэг юм бие даасан агентлаг байдаг, сайт байдаг. За эднэр бас мэдээлэл хийж араас нь бас нэлээд хөөцөлдсөн байдаг л да. За тэгээд Оросын хууль хүчний байгууллагын энэхүү хордуулсан үйл явдлыг олж илрүүлэхийг ерөөсөө яарахгүй байна гэсэн агуулгатай тийм мэдээллийг нийтэлсэн байдаг. За тухайлах юм бол тэр Навальныгийн байрлаж байсан тэр Ксандр гэдэг нэг зочид буудлаа шүү дээ. Энэ өрөөнд хийсэн шалгалтын материалуудыг тэд нар олж үзээд бүр гайхсан байгаа юм л та. Ямар байдлаар шалгалт хийсэн бэ гэсэн чинь тэр одоо тухайн өрөөнд нь ингээ хортой бодис байна уу эсвэл цацагдсан байна уу гэдэг юм уу ийм байдлаар шалгах ёстой байтал харин ингээд мини бааранд нь байгаа
тэ хоол хүнсийнх нь хугацаа хадгалтын горим нь хэвэн байна уу ариун цэврийн горим нь алдагдчихгүй юу тийм л шалгалт хийсэн байсан гэж байгаа байхгүй цагдаа нар. Тэгээ бүр нэг наад захын л нэг юм те миний чичгэр юм хийсэн биш. Харин тийм тэгээд тэр ч одоо мэдгүй гайхалтай юм. За тэгээд дээрэс нь Навальны тэр хотод байхдаа зорчиж исэн машинууд те наашаа цаашаа явсан тэр бүгдийг ерөөс огт шалгаагүй. За тэгээд Навальны хийсэнтэй тухайн Томскт байхдаа юу яасан зураг авалтанд оролцоод байсан гэж те. Тэр үед нь тэр кино баримтат кино зураг авалтынхан нэг түрээсийн байр түрээслээд тэндээ зураг авалт хийжсэн юм байна л та. За тэгээд тэр байрыг нь бас ерөөсөө шалгаагүй байж байгаад Навальныг хорцноос бүр 7 хоногийн дараа цагдаа нар очиж шалгасан. За энэ хүртэл хугацаанд нь нөгөө түрээсийн байр нь айл үшээ амар олон хүнээр түрээслэгдсэн бүр ийм байсан гэж байгаа байхгүй. Тэгэхээр ер нь бол ерөөсөө Оросын хууль хүчнийхэн энэ хордуулсан асуудлыг шалгахгүй л байгаад байсан гэхэд хайшаа юм ямар ч эрмэлзэлгүй шалгасан байна тийм илрүүлэх. Тэгээ ер нь юм илрүүлэндээ гэж бодохгүйгээр ч яваад байсан юм шиг нэг юм байсан гэдгийг энэ проект гэдэг агентлагийнхан мэдээлсэн байдаг. За тэгээд 20 оны 12 сарын 14-ний өдөр ингээд гадаадын The Insider, Bellingcat, CNN зэрэг агентлагуудын хамтарсан мөрдөн шалгах ийм ажиллагааны үр дүн мэдээлсэн байдаг. Эдгээр бас мэдээж өөрсдийн хэмжээнд тийм бие даасан эрен сурвалжлах ажиллагаа хийсэн байгаа шүү дээ тий. За тэгээд Навальныгийн амь насанд халдах оролцоогыг нөгөө ФСБ гэж ярьдаг штэ. Федеральная служба безопасности Оросын албаны улсын аюулгүй байдлын алба гэх юм уу те. Энэ ФСБ-гийн шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн халхавчдоор ажилдаг ФСБ-гийн 8 ажилтан үйлдсэн байна гэж бол тэд мэдээлсэн. Дахиад хэлээд өгөөч. ФСБ Оросын тагнуулын албал гэд ойлгож байна. Энэний шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн халхавчдоор ажилдаг хүмүүс. Өөрөөр хэлбэл зүгээр тагнуулал ажиллаж байгаа гэсэн. За энэний 8 ажилтан үлдсэн байна гэж мэдгдсэн байдаг. За тэгээ тэр хүмүүсийнх нь бүр нэр нууц нэрмэрч гэдэг юм нэг ажиллагаанд оролцож байгаа нэр үсийг нь бүгдийг нэрлсэн. За тэгээд хэдэн өдрийн дараа Навальны нэг цэргийн хиймж Константин Кудрявцев гэж хүнтэй уцаар ярьж байгаа бичлэгийг аудио бичлэгийг ингээ олон нийтэд цацсан. За энэ хүн болол энэ фэйсбүүктэй бас маш нэгт холбоотой. Ер нь бол бас л юм тагнуулын хүн. Энэ хүнтэй уцаар ярьсан бичлэгээ олон нийтэд цацсан ба. За тэгээд тэрийг нь юу гэж хэлсэн гэхээр яриан дээр юу гэж ярилцсан байсан бэ гэхээр Навальныг бол Оросын аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн даргын туслах фэйсбүүкийн захирал асан Николай Патрушев гэж хүнийг хордуулах гэж хагаад андуураад ажиллагаа нь бүтлгүүцсэн гэсэн агуулгатай тийм яриаг Навальнытай өөртөө нь ярьсан байдаг байхгүй. Тэр тухайн хүн нь өөрөөр хэлбэл Навальныг хордуулах гэж оролдоогүй өөр хүнийг хордуулах гэж хагаад өөр хүнийг хордуулахаар тэгээ бас зүгээр юм уу тий. Харин тийм ажиллагаа нь ингээ бүтлгүүцсэн гэсэн агуулга. Ер нь чи бол биш байсан шүү соорой л гэж байгаа юм байна шүү тий. Тий. Гэхдээ энэ хүн нь болохоор яг тэр нэг оперативник буюу одоо ингээ гардаж гүйцэтгсэн хүн бол биш. Ерөөсөө юм туслах шинж чанартай үр гүйцэтгсэн хүн юм байл да тэр тухайн ажиллагаанд нь. Тэрүүлсэн юм шүү одоо нэг гадныхан чи тий тэр нөгөө тагнуулын алтны хүмүүс амар. Ер нь бол энэ хүмүүс энэ ажиллагаанд бол байна гэж бол мэдчихээд байгаа шүү дээ тий. Тэгээд энэ Константин Кудрявцев гэдэг энэ хүн бол яг тэр ингэж гардаж мань хүний юу хордуулаагүй. Яаж хордуулсан бэ гэхээр сүүлд нь хожим нь ингэж мэдээл гарсан л да. Навальныгийн дотуур хувцсанд нь новижог цацсан байсан гэдэг тийм юм тамга гарч ирсэн байдаг. Тэгээ яаж ямар замаар дотуур хувцсанд нь цацагдчихв хизээвэ тий гээд эн чин новжог чин дөнгөж цацсангууд тэр доор нь ингээд яадаг юм байна. Арьсаар ингээд нэвчээд бас нэг хэд хондын юм шиг үлээ. 1-2 хоног банаг ч юм уу. Тэгээд ингээд аажимтаа ингээд явсаар шууд тарих мэдрэлт нөлөөлж тэгж хүн үхэл дурдаг. За тэгээд тэгэхээр тийм болохоор цаг хугацааны хувьд ингээд яг хизээвэ гэдгийг нь бол бас шууд боломжгүй л байгаа юм шиг байна. Тэгээд нэг юм ямартай ч нэг юм 8 хүн оролцсон гээд за тэднийх нь нэг гээд Николай Кудрявцев гэдэг хүнтэй онлайнаар гэнэ утсаар ярихад нөгөөт нь нэг иймэрхүү мэдээлэл өгсөн байдаг. Энэ нь одоо ч гэсэн онлайнаар байдаг юм гинсэн. Тэгээд мэдээж Facebook бол энэ яриаг энэ бол хуурамч бичлэг байна. Ерөөсөө ийм юм бол байхгүй гэж
няцаасан. За тэгээд дээрэс нь Владимир Путин ч гэсэн энэ үйл явдлыг болвол Америкийн тагнуулынхны л одоо хийж байгаа ажлаа. Хэрвээ үнэхээр Оросын тагнуулууд те Facebook-ийн энэ ажлыг хийгээд Навальныг хордуулахыг хүссэн бол тэд нар ажлаа дуустал нь хийх байсан. Тэгэхээр манайх бол хийгээгүй. Гэтэ ямар зөвүүн тайлбар өгдیں те. Одоо дуусчих байсан тэр чинь. Бид нар үнэхээр хийсэн бол надад чинь дуусчих штэ. Тийм болохоор бид нар наач ерөөсөө хамаахгүй Америкийн тагнуулынх нь л хийж гинэ. Хийсэн ажлаа гэсэн агуулгатай тийм мэдээлэл хийсэн гэдэг. За тэгээд үндсэндээ бол яг энэ хордуулсан асуудлаар ийм хууль хүчний Орос улбаны улсаас ийм цагдаа магдаа прокурор ч юм уу шүүхээс ч юм уу ямар ч эрүүгийн хэрэг үүсгээгүй асуудал бол шалгагдаагүй байдгийм лээ. Тэрэг үүсээгөө гэсэн чинь тий. За хоёул хамтран хэлтэй танилцуулаад төвтрүүлгээ үргэлжлүүлээ. Тэгэхээр Агима би чамд өөр нэг хорт бодисны тухай ярьж өгье. Формалдигэд энэ бас нэг хортой бодис байна. Хүн ер нь одоо 7 тийм үү ер нь ингээд очиод ингээд тий шингэн байдлаар нь ингээд олигтойхон үнэрчгэд ер нь хүн хортно. 7хан бол ер нь үхлийн юм төрхээр формалдин гэсэн үү? Формалдигэд гээд. Энд болохоор нөгөө дээр үед одоо хүмүүсийн тарих эд эрхтэн янз бүрийн юмыг ингээд шинхэн юм шиг ингэж байдлаар мэлхий зэлхийрийн хийцэн уусмал байдгүй юу? Тийм уусмал юм. За энэ уусмал болохоор бас бидний эргэн тойронд ингэж маш их ашиглагддаг. Бид нэр ингээд өөрийн мэдлгүй ингээд хордоо яваад байдаг. Манай гэрийн агаар цэвэршүүлэгчтэн дээр HCHO гэсэн юм бичгтэй нэг товч байдаг байхгүй. Тэрийг дарахаар ингээд аюултай заахаараа улаан дунд зэрэг заахаараа ногоонд эрүүл заахаараа цэнхэр заадаг байхгүй юу? Манай агааржуулагч тэрийг заахаар ингээд ногоон гэрлэг ингээд асч масдаг. Тэгээ би тэрийг юуг нь мэдгүй HCHO гэж яг юу вэ гэдгийг мэддгүй байсан чинь формалдигэд гэдэг бодисны химийн томьёо байсан байгаа байхгүй юу? Тэгээд одоо бидний энэ маш их ашигладаг гэр ахуйн бүтээгдэхүүн янз бүрийн одоо юун дээр ингэж тим товч байдаг шүү манайхан харуул тэр формалдигэдийг шалгах. Тэгэхээр ийм хавтангуудыг ингэж их гялцсан ч юм уу айтайхан гоё харагдуулахын тулд ер нь хавтанд ингэж ашиглагддаг. Яг хөө тэр нь одоо учиргүй өндөр тунгаар ч юм уу агуулгадаагүй учраас бид нэр одоо шууд хавтангаасаа шууд хортож одоо янз бүр болох нь хаашаа. Гэхдээ явандаа энэ маш их хортой. Зарим хүмүүсийн байнгын ингэж харшлыг төрүүлж идэг ч юм уу эсвэл хүүхдүүдийн толгой тарих өвд нь ер нь нэг ийм үнэрт ингээд дам хортой зүйлд өртөөд нэгдэж ямар л олигтой байх вэ. Тэгээ ер нь бол ингээд хорт тавдар энтрийн маш их ингэж дэмжиж идэг тийм зүйл байдаг. Тэгэхээр манайхаа ингэж хавтан худалдаалж авахдаа E1 гэсэн юм стандартын ер нь бол хавтан авдаг байсан юм байна. Тэгсэн чинь яг одоо бол хамгийн сүүлийн үеийн хамгийн дэвшилт технологиор ENF гэдэг ийм стандартын хавтан хамгийн сүүлийн үеийнх нь гарч ирсэн. Тэгэхээр энэ нь яг ямар очтой формалдигэд дагуулаагүй гэдгээрээ хамгийн давуу талтай ийм хавтан гарч ирсэн. Тэгэхээр одоо хүмүүсийн байнгын амьдарч байгаа энэ орчин гэр бүлийнхээ орчинд бас хортой нөхцөлт байгаа гэвэл бас айгүй хэцүү те өөртөө ч мэдэхгүй хордоод идэг бол тэр та бүхэн маань бас яг нэг санджаад тэр гэрийнхаа формалдигэдийн хэмжээгийн түвшнийг бас хараад тэр чин бүр ингээ хувьтай гаргаад ирдэг. Хэрвээ өндөр байх юм бол тэр яг өндөр заагаад байгаа юм сольдог ч юм уу те. Тэгэхээр хаана очиж солих вэ гэхээр та бүхэн маань энэ Баянгол дүүргийн 26 дугаар хорооны Урангаан офисын 404 тот дээр очиод энд бол худалдаалж байгаа мөн энэ хурангаан худалдааны формор гэж шавар өмнө гэдэг юм байна. Тэгээ бүр гоё танилцаад үзээ те хамгийн сүүлийн үеийн хавтан яг ямар байна гэдэгтээ бас харж үзээд энэ харагдах байдлаасаа ч их гоё юм байлаа. Усан сүртэй цав ашигласан энэ ус чигнээс ингэж илүү давуу талтай минь мат бат бөх гадархуутай ер нь хоргуугын дээрээс мэдээж харахад ч гэсэн юм гоё хавтангууд байгаа. Тэгэхээр та бүхэн энийг сонгоорой. Эрүүл юмыг сонгоорой. Холбогдох утасны дугаар нь 99-ээс 2087, 9988, 9921 гэсэн утаснууд байна. За веб хаяг нь www.formore.mn гэж байгаа шүү. За тэгээд эрүүл хавтан санал болгож байгаа танаа байгаа. Чухал юм байна. Ер нь бол тийм. Би одоо энэ хавтанд ч бас итгэхгүй сууж байна. Тийш дээ ер нь тавилгагүй газар ч гэж байх уу. Ялангуяа энэ хүүхдүүд бол тийм бага насны хүүхдүүд бол шалмал долоогоо л явж байгаа ш нөгөөдөлчдөл явж байгаа. Тэр маш чухал юм байна. За тэгээд нэвтрүүлгээ үргэлжлүүлье. Хоёлаа одоо дараагийн үйл явдлыг ярих болно. За үүнээс хойшоо нэг юм Германд бол хордоод эмчлэгдээд босоод ирсэн. За гээд 2021 оны 1 сарын 17-нд Навальны Орос руу буцаж ирдэг. Эхнэр хэвлэлийн нарийн бичгийн дараа хуульч тэ энэ хүмүүсийн хамт Берлинээс Москва руу чиглэсэн Победа агарын тээврийн онгоцоор буцаж ирдэг.
21 оны 1 сар 17 он ч. За онгоц бол эхлээд Внуково онгоцны буудалд Москвагийн цагаар 19 цаг 20 минутанд буух ёстой байсан боловч Внуково руу яг онгоц нь ойртож ирэх үеэр техникийн шалтгаанаар онгоц хүлээж авах боломжгүй боллоо гэд онгоцын буудал нь хаагдчихдаг. За тэгээд яг ямар шалтгаан байсан бэ гэдгийгсэн чинь нисэх онгоцны одоо буудлын хэвлэлийн албанаас мэдээснээр ингээд цас цэвэрлэдэг машин бидэг штэ тий. Тэр цас цэвэрлэдэг машин яг энэ хоёр юм хөөрөх зурвсын уул зур дээр нь гатцсан гинэ. Тэгээд онгоц хүлээж авах боломжгүй гээд онгоцыг нь хүлээж аваагүй улмаас онгоц нөгөө Шерментово гээд онгоцны буудлын руу нисээ тэндээ ороо 8 цагийн үеэр газарсан ба. Өөр нөгөө буух стогоос 40 минутын дараа. За ингээд Шерментовод Навальныгийн онгоц газардлаа. Тэгээд Навальны паспортын хяналтын нөгөө хилээр орж гардаг гэдэг чинь яг энд орж ирэх үеэр цагдаа нар түүнийг баривчлаад авдаг. Баривчилж авахтаа нөгөө өмнөх нэвтрүүлэг дээр ярьсан байгаа Рошиг ингээд эрүүгийн хэрэг. За тэр эрүүр хэрэгээр тий. Энэ Рошигийн эрүүгийн хэрэгэн одоо тэнсэн харгалзах хугацааг зөрчсөн гэдэг үндслээр шүүхийн шийдвэр гүйцэтгэхийн албанаас нь баривчлаад авсан. За тэгээд Навальны бол өөрийн хамт явж исэн өмгөөлөгчөө хамт одоо авч явахыг хүсэн штэ. Тэгсэн чинь өмгөөлөгчийг нь бол авч яваагүй. Онгоцын бодол төр үлдээгээд Навальныг өөрийг нь ганцаараа аваа явчихдаг. За ингээд 7 хоногийн дотор Навальны холбогдох шүүх хурал хийгээд 3 жил хагасын хорих халыг оноочдгоо. За тэгээ Оросын шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас Навальныг ямар үндслээр буруутгаж исэн бэ гэхээр Германд эмнэлэгт хэвтэж авах хугацаанд эргэж мэддэггүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд тийм мэдгэл өгөөгүй гэдэг үндслээр буруутгаад за тэгээд нөгөө энэ нь бол тэр нөгөө Рошигийн хэрэг буюу 2014 онд өгсөн энэ тэнцээ харгалзах ялын бол зөрчсөн гэж үзээд ингээд шоронд хорчиж байгаа байхгүй. За энэ бол бас л их сонио. За тэгээд Навальны шоронд байхдаа 3 сарын 31-нд 3-7 хоног үргэлжилсэн ийм өлсгөлэн зарлсан. За энэ үеэр бол Оросын дэмжигчид нөгөө Навальныг дэмждэг хүмүүс гудамжинд гараад маш их тийм эсэргүүцлийн жагсаал хийсэн. Одоо Орос даяараа л бөө юм болсон. Навальны ч гэсэн Оросд нөгөө тэр торны цаанаас нийгмийн сүлжээнд байр сууриа өөрийн дэмжигч эргэж тойрж исэн хүмүүсээрээ дамжуулаад бол үг дуу хоолойгоо илэрхийлсээр л байсан. За тэгээд намар нь болох энэ парламентын сонгуульд болохоос өмнө Оросын эрх баригчид Навальныгийн улс төрийн хүрээг хязгаарлах нэмэлт арга хэмжээ аваад одоо нөгөө ийм Навальныгийн байр суурийг илэрхийлсэн тийм үг хэлүүлэгч гэдэг юм уу хүмүүсийг уулзуулахыг нь хориглох ч гэдэг юм уу ийм арга хэмжээ авч эхэлсэн байдаг. Тэгээ ер нь бол Навальныг ингээд шоронд нам болчихж байгаа юм л да. За тэгээ 2021 оны 6 дугаар сард Москва хотын шүүх Навальнытай холбоотой аливаа байгууллагуудыг ямар ч байгууллагуудыг хэд даврагч байгууллага гэж зарлаад одоо энэ байгууллагатай холбоотой бүх хүмүүсийг төрийн ямар нэгэн албан тушаалд томилохыг хориглох шийдвэр гаргадаг бас. За тэгээд 9 сарын одоо сонгуулийн өмнөхөн Оросын засгийн газар Apple болон Google-ийг Навальныгийн холбоотнуудын бүтээсэн тийм санал өгөх тийм аппликейшн болон бүтээсэн юм байна л да нөгөө ухаалгаар санал өгөх гэдэг ийм аппликейшн зохион бүтээснийг нь устгахыг шаардсан нэг юм болсон байгаа. За тэгээд дээрэс нь хэрвээ энэ Навальныгийн энэ үйл ажиллагааг дэмжсэн энэ аппликейшнийг та нар байлгаад авах юм бол Apple болон Google-ийг юу яана Оростой холбоотой ийм үйл ажиллагааг явуулахыг нь хориглоно өдр гэсэн нэг юм амар сонь. За тэгээд Оросд байгаа ажилчдыг нь шоронд хийнмэн өдр гэдэг нэг айгүй сонь мэддэгдэл бол гаргаж исэн. Энэ бол бүр айгүй сонь цензургүй гэхэд таашийн. За тэгээ 22 оны 3 сард Орос Украины дайн эхэлдэг. Тэгээ 2 сарын 28-нд хадлага хийдэг штэ тий. За энэ хадлага хийснээс хойш 1 сарын дараа Навальны заллан хийсэн шүүхийг үл хүндэтгэсэн гэдэг юм шинэ хэрэгт буруутгагдаад тэгээд чанга дэглэмтэй хорих ангид 9 жил хорих ял нэмээд авчдаг. Заллын SMS нь одоо баримттайгаа л гэдэг бах та бодвол тэгээд шүүх хурал тэгэл Оростой хийгээл тэгэл ингээд ял өгчөж байгаа юм чинь. Тэгээд шүүхийг байхад гэдэг шиг сонсогдож байна те. Ер нь бол 9 дахт хэрэг нь олдно гэдэг шиг те. Тэгээд ингээд чанга дэглэмтэй хорих ангид
хорсон. Тэгээ яг энэ 22 оны 3 дугаар сард бас энэ шүүх хурлын үеэр одоо хүмүүсийн зураг авсан энэ юмнуудаас харах юм бол Навальны бүр танигдах аргагүй болцсон, бүр ингээд турж ицээд тэгээд ер нь бол тэгээд нэг ч үг хэлэх ирэх байхгүй. Шүүх хурал дээр өөрийнхөө эсрэг өөрийгөө одоо нөгөө дэмжсэн байр сураа илэрхийлэх бүр нэг ч үг хэлэх ирэхгүйгээр хүртэл тэгж хуралд оролцож байсан гэж боддог. Хүний эрх мэрх гэдэг бол зүгээр өстой нохон баас болцсон юм байна л дөө. Тэг яг гоо тэг ойр тойрныхоо хүмүүсээрээ дамжуулаад л ямар ч гэсэн Оросын ард түмэнд би бол үннийг хүргэх гэж зорьсон шүү гэдэг иймэрхүү байр суурийг бол илэрхийлсээр л байсан л да. За ингээд чанга дэглэмтэй хорих ял авсны дараа Москвагаас зүүн тишээнэ 240 км-ийн зайд орших Мелихова гэдэг ийм алдартай ИК-6 чанга дэглэмтэй хорих анги руу илгээгдээд ихэнх хугацааг ганцаарчлан хоригдож өнгөрөөсөн байдгийн байна. За тэгээд яг энэ үеэр бол нөгөө Орос Украины дайн явагдчихсан. Навальны ойр тойрныхоо хүмүүст бол энэ цэргийн тусгай ажиллагаа гэд нэрлээд байгаа энэ дайныг эсэргүүцэж хүмүүсийг гарч ирж чагсаач, засгийн газрын энэ үйл ажиллагааг буруутгаач гэдгийг ийм уриалгыг бол дамжиж гаргаж исэн. За үүнийг нь бол маш олон хүмүүс дэмжиж одоо Оросын ард иргэд ингэж улаан талбай дээр гарч ирж энэ тэнд Оросын тэнд л ийм бослох хөдөлгөөн уул нь бол гарсан. Тэгтээ бид нар бүгдээрээ харсан те яаж цагдаа нар тэр жинрийн иргэдийг барьж аваад зодоод нүдээд ингээд тэр одоо энэ дайныг эсэргүүцсэн хүмүүсийг нухчин дарсан гэдгийг бид нэр өнөөдөр гэрчүүлж харсан. За тэгээд Навальны бол шоронд байхдаа энэ эрүүл мэндийн бүр янз бүрийн олон өвчнөөр өвдсөн. За тэгээд өсөглөн зарлж исэн өөрөө энэ бүх одоо өөрт нь болж байгаа юмыг эсэргүүцсээр байсан. Бүх чадлаараа тэмцсэн. Бүхэл чадлаараа бол тэмцсэн. За тэгээд 308 хоногийг өнгөрөөсөн. За тэгээд түүнийг шоронд хоригдож байхад нь хуульчнар болон арга гэрийнхэн нь удаа дараа Оросын шүүх болон байж хандаж болох бүхэл газарт энэ Навальныгийн шоронд хоригдож байгаа нөхцөл байдал маш хүнд байна. Тэ одоо бүр энэ хүний эрүүл мэндийг ингээд анхаараач гэдэг энэ мэдээлэл хүсэлт нэхэмжлэл шаардлага юу гэдгийг бүгднийг гаргаж исэн боловч ерөөсөө огт амжилт олоогүй. За 2023 оны 1 сард бүр Оросын ийм маш олон алдартай эмчнэр нэгдэж нийлж гад Владимир Путин загтал бичээд энэ Навальнyd үлдэгдэж байгаа хүчирхийллийг зогсоогооч гэдэг ийм нээлттэй загтал бичээд гарын үсэг хүртэл бол зурж өгч исэн. Загталд юу гэж ярьжсэн гэхээр Алексей Навальныгийн хорих нөхцөл энэ гадаад төрөх байдал нь үнэхээр бүр сэтгэл өвтгмөр байна. Түүний аим нас эрүүл мэнд нь үнэхээр хүнд байдалд орсон байна. За тэгээд энэ нөгөө шоронд байгаа энэ шийдвэр гүйцэтгэх албаныхан тэ шоронгийнх нь Алексей Навальны тийм шаардлагатай эмийг нь ерөөсөө өхөөс татгалзаад байгаа нь түүний амь насыг шууд ингэж баг хөнөөх юм санаа зорилготой байгаа юм шиг аюултай нөхцөл байдал байна гэсэн агуулгатай тийм хүсэлтийг эмчнэр гаргаж исэн. Мэдээж бол амжилт олоогүй. За тэгээд 23 оны 9 сард Навальныг 1 жилийн хугацаатай ганцаарчилсан хорих өрөө гэж бүр тийм шоронгийн чанга дэглэм дотроо дахиж нэг бүр чангаруулсан юм дэглэмд шилжүүлсэн. Энэ бол Оросын шоронгийн бол хамгийн чанга хамгийн хүнд хорих нөхцөлтэй дэглэм байдаг. Энэ рүүгээ 23 оны 9 сард хийсэн. Ялыг хөндрүүлэхээр л ганцаарнгийн нэг юм руу хийчихсэн шүү дээ. Тий, тэр дундаа бүр юм амар хүнд нөхцөлтэй юунд хийчихэж байгаа байхгүй. Тэгээ 23 оны ерөн сүүлээр ингээд Навальныгийн өмгөөлөгч нар нэг юм 20 гаруй хоног нэг 3-7 хоног орчим ерөөсөө огт холбогдох боломжгүй болсон юм байна л да. За тэр үед нь бол мань хүнийг юм бүр ИК3 гэдэг энэ Ямалын өөр шорон руу шилжүүлсэн байгаа болох нь тодорхой болсон байдаг. За гэтэл үүнээс хоошоо ингээд бүр чанга дэглэмтэй нөхцөлд орсон ямар ч холбоо сургахгүй болцсон байжгаад гинтгэн нэг өдөр 2024 оны 2 сарын 16-нд энэ шоронгийн тэгээ Ямало Немецкийн энэ тойргийн ялыг гүйцэтгэх албанаас нь албан ёсны хуудсан дээр Навальныг насварлаа гэдэг мэдээлэл гаргасан. Тэгээ яагаад насварсан гэхээр ингээд гадаа салхилж явж байгаа гинтгэн ухаалтад унаад насварсан гэдэг мэдээллийг өгсөн. За тэгээд арга гэрийнхэнд нь бас цогцыг нь өгөхгүй маш удаан одоо тамалсан да. Ер нь бол тэгэл эцэст нь тэгээ ямар ч тааж арга гэрийнх нь бол цогцыг нь олж авсан. Яагаад тэгэхээр ямар учир шалтгаанаар насварсан бэ гэдгийг шалгаж тодруулж байна гэдэл цогцыг нь өгөхгүй байгаад лээсэн. За тэгээд Навальныг бол 2024 оны 3 сарын 1-нд Борисовский оршуулгын газарт
оршуулганд нь бол 10,000 гаруй хүн оролцож за тэгээд дээрээс нь маш их хүмүүс эсэргүүцлийн жагсаал хийсэн. Бүр энэ эсэргүүцлийн жагсаал дээрээс нь 400 гаруй хүнийг баривчиж шоронд орсон байдаг ш. Тэгээд одоо энэ яагаад шоронд насарсан бэ гэдгсэн чинь зүрхний хэмнэл алдагдсан. Тэгээд маш олон шалтгаан хийсэн байнамаа. Энэ бүр баг нэг хүнд байж болох юм уу гэмээр цусны даралт нэгсэн гэж байгаа. Эргэтэн судасны гэмтэл болцсон байна гэж байгаа. Миокардын сарнсан югнөөс склероз, тархи болон уушгины цус алдалт, развитие отека головного мозга гэж байгаа. Зүрхний шигдээс мэгдээс бүх оншиг тавиад энэс болоод нас орчлаа гэдэг юм оншиг гаргасан. Тэгээд энэ бол мэдээж хожим нь бол эмч нар хэлэхдээ энэ бол байж боломгүй. Ягаад тэгэхээр тэр дэглэмийг ингэж хөндрүүлэх болгонд эмчийн үзлэгээр тэгж зөвлөгөөнөр ордог юм байна л да, орох хэвээр. Тэгээ энэ болгонд нь үнэхээр энэ оншин дээр нь яригадаад байсан энэ зүрхний шигдээс энэ даралт сахар гэдэг юмнууд нь байсан бол мэдэх боломжтой байсан. Тэгэхээр энэ бол бодитонд нийцгүй байна л гэсэн агуулгатай тийм одоо ч гэсэн эмчнэрийн дунд болон Оросын ард түмний дунд яригцсаар байгаа. Тэгээд ийм Алексей Навальный гэж хүн харамсалтайгаар нас орсон явдал байна. За маш их баярлалаа. Бүх бие сэтгэлээрээ мэдэр сонслоо. Тэгээд нөгөө ямар ч хогийн одоо ямар ч муу хүн байсан, хогийн хулгайч байсан, хүний эрх гэдэг юмараа бид нэр ганц эцсийн мөчд үлддэг юм маань хүний эрх гэдэг бид бүгдээрээ адилхан хүний эрхтэй гэдэг юм бидний амьдралын одоо нөгөө гол гэрэлхийгээ юу гэдгийг тэр бүх зүйл болж идэг. Хүний эрхэндээ л найдаж амьдардаг. Гэтэл хүний эрхийг зөрчсөн одоо ийм зүйлийг ингээд сонсохоор маш эмзэг байдаг нэрээ. Олон хүний өстэй зүрх юмд шууд туссан байхаа энэ ярьслаа. Тэгээд яаж чадахгүй байгаа энийг нь харсаар яаж чадахгүй байсан хүмүүст ямар хэцүү байсан бол та ямар. Тийм уг хүнд маань бас За маш их баярлалаа. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Espresso Mongolia капсултай кофе онлайн дэлгүүр болон ENF стандартын хавтаа худалдаа Iron Circle компани маань хамтран ажиллаа. Нэвтрүүлэг NTV болон Од Мөндөр радио 107 83.3 гэсэн хост толгоноор та бүхэндээ хүрдэг. За баярлалаа гэмээ. Хамтдаа сонсож та бүхэндээ баярлалаа. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудад баярлалаа. Од Мөндөр суваг энэ мэтлэн танин мэдхүн 1000 хөтөлбөрийг 2025 оны 7 сарын 1 хүртэл та бүхэнд хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүг түгээхийн үйлсэд та нэгтгэх хүсвэл бидэнд таньд өгөх боломжтой. Нэг нэвтрүүлгийг 100 төгрөгөөр буюу 1000 нэвтрүүлгийг 100,000 төгрөгөөр үнэлээд та биднийг дэмжээрэй. Жилдээ ганцхан удаа 100,000 төгрөгөөр дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүг түгээх энэ үйл хэрэг таны оролцоотойгоор амжилттай үргэлжлэх юм а. Зандан хүү миний нэр дээрх голомт банкны данс байгаа. 30 15 15 942 30 15 15 942 Та 100,000 төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100,000 төгрөг хандвалснаар Од Мөндөр сувгийн алтан гишүүн болох юм. Шинжлэх ухаан танин мэдхүй Монголд ялах болтугай.